За намайг Хулан гэдэг Natural Essentials компаниг гүйцэтгэх захирал Ламуур органик гоо сайхны бүтээгдэхүүний үндэслэгч. Тэгээд яг нөгөө юу дигтэй ингээ хараад үзсэн байна. Ингээ шал өөр ингээ чиглэлээр явж байгаа. Яагаад хамгийн хаад ингээ тис өөрийн салбар руу орсон бэ гэдэг зоригтой байна. Ерөнхийдөө болохоор би төрийн бодлого олон улсын сэргээгдэх эрчим хүчний менежментээр бол мастера хийсэн. Төрийн бодлогоор Германд, сэргээгдэх эрчим хүчээр бол Америкийн Нью-Йорк хотын Колумбия их сургуулиас мастер авч ирсэн. Тэгээд тухайн үед яг ерөнхийдөө нөгөө гол чиг хандлага бол олцсон байсан. Гэдг нь одоо тэр хүртлээр би амар их бакалавр бол би бизнес администрашнаар хийсэн шүү дээ, тэ. Ингээд явж төөрж явж байгаад ер нь яг зүгээр байгаль орчинд ээлтэй хүнд урт удаан хугацаагаар үлдэхүүц хойч үедээ тийм зүйл юм хийх нь хамгийн миний хийх ёстой юмнуудын нэг л юм байна да гэж бол ойлгож ирсэн. Тийм ч учраас яг Америкта үлдэхгүйгээр Монголын хамгийн анхны сэргээгдэх эрчим хүчний төсөл болох төсөлж юмдаа зүгээр том станц болох салхид эхлүүлсэн тэр Newcom компанид ажиллахаар бол ирж исэн. Тэгээд бид нар болохоор би хурж ирээд нөгөө Clean Energy Az гэдэг компани байгуулж өгөөд тэр нь болохоор өмнө говьд нар болон сахилгнаас ингэж сэргээгдэх эрчим хүч аваад цаашлаад Монголыг цаашаад бүр Аз руу хүртэлтэй ингэж тэр твээ хүртэл ингэж цэвэр эрчим хүчээр хангана гэдэг ийм л зорилготой бол байсан юм. Тэр нь бол маш гоё зорилго байсан л та. Гэхдээ яагаад энэ чиглэл рүү орсон бэ гэхээр зүгээр хүний асуудал буюу эргэн тойрны асуудал болох Монголын эрс тис уур амьсгалтай хуурай газарт хамгийн түрүүнд арсны асуудал. Тэгээд өөртөө нөгөө нэг хизээж арсны асуудалтай байгаагүй хүн Монголд яг ингээ амьдраад ихсэн ч арсны асуудалтай болсон учраас нөгөө яагаад гэдэг асуултанд хариулахын тулд энэ бүхнийг ерөнхийдөө сонирхож ирсэн. Тэгээ хүн угаасаа нөгөө нэг юм сонирхоод ингээ эхлээд маш ихээр сонирхолтой байх юм бол бүр ингээ улам гүнзгий ордон шүү дээ. Тэгэл яг л нөгөө сонирхол нь өөрөө бүр улам цаашлаад гүнзгийрээд ингээ хобби болоод хобби нь өөрөө бүр цаашлаад ингэж бараг өдөр тутмын ингэж бодол болоод тэр нь шөнийн бүр ингээд зүүд нь болоод тэгээд бүр улс даяар ийм асуудал байгаа нь анзаарагдаад тийм учраас яг энэ томтой асуудлыг шийдэх тухайд яг Монгол тийм тооцоололтой юм байгаагүй байсан болохоор би яг эхлүүлэе гэж бодож ирсэн. Тэгээд судалгаагаа хийж байхдаа өөрөө органик гоо сайхны олон улсын дипломыг хамгаалсан. Тэр үедээ яг гадны түүхэн идүүд боломжтой байхад Монголд тэрнээс бараг илүү сайн түүхэн ид байгаа нь нотлогдоод харагдаад тэгээд судалгаа хийсний эцэст мэдээж тэр болох нь бүр бодит болоод тэгэл яг энэ чиглэл рүү оръё. Нөгөө анх бодож исэн яг хойчуудаа зүү юм үлдээх, байгаль орчин дээлтэй юм хийх, дээрэс нь бүр эцсийн нэмэн үртэг шингэсэн бүтээгдэхүүн хийх боломж нь яг энэ дээр л ингээд эцсийн байдлаар бол гарч ирж исэн. Тэгээд би яг энэ миний хийх ёстой юм байна да гэж бодоод эхлэвсэн. Одоо ингээд та өмнө хүн хийгээгүй юм аа гэж байгаа шүү дээ. Ажилд авсан уу жоо. Тийм хүмүүс бол байхгүй. Би бүгдийг ганцаараа хийж байгаа. Орц найрлагаас ахуулаад тэр бүтээгдэхүүн ямар загвартай байх уу те бүрэнхий явах уу дөрвөлжин байх уу ямар савлгаатай байх уу ер нь л стартап гэдэг бол тэгэл өөрөө л хийдэг юм. Өөрөө л өөрийнх нь бодож сансан сурсан бүх юмаа л бодит болгох боломж чинь стартап бол байдаг. Хэрвээ тэр хүмүүс нь байсан бол манайх гарч ирэхгүй шүү дээ. Яг л тэр савангчин хийдэг, уруулан өвлөгчин хийдэг хүн нь Монголд байдаг байсан бол ажилд авмаар л байна. Одоо хүртэл би авмаар л байна. Харамсалтай байхгүй учраас өөрөө бүх юмыг хийж байгаа. Нөгөө талаар бол мэдээж тэр бол маш том боломж. Ягдвал тэгснээрээ бүх юмыг яг хүснээрээ хийх боломж бол байгаад байгаа. Тэгснээрээ тэр чинь шинэлэг байгаад байгаа. Үнэхээр манай жишээлбэл уруулан өнгөлөгч хийлээ гэхэд
Монгол улсын хамгийн анхны уруулан өнгөлөгч байсан. Тэгэхээр Монгол улсын яг хаа өнөөдрийг хүртэл үйлдвэрлэлийн салбар нь хэр хөгжсөн бас харагдаад байгаа юм л да. А нөгөө талаар болохоор тэрэнд ингэж орж ирж байна гэдэг чинь нөгөө орон зай байгаа. Хүснээрээ хүн уруулан өнгөлөгч ингээ хийгээ тэрийгэ хүнд хүргэн гэдэг бол бас айгүй гоё юм байгаа л да. А дээрэс нь яг түрүүчийн хийснээр нөгөө дипломаа хамгаалж захтаа л маш их юм орж ирж байсан. Гэдэг нь нөгөө дипломынхаа одоо явц дундаа энэ одоо shea butter, mango butterтэй одоо coconut oil-ыг энтэй ингээд ягаад тиймэрхүү юм аваад ахаар чи Монголд тэр нь байхгүй шүү дээ. Тэгэхээр яалтчгүй хүм шинэлэг юмыг ингэж гаргаж ирэхээс өөр ямар ч арга байхгүй. Яг л манад олон улсад те хүлэн зөвшөөрөгдсөн гадны брэндүүдийг хэрэглэдэг дийлэх юм байхгүй. Тэгэхээр тэрийг юугаар орлуулж болох вэ гэдг нь өөрөө маш том толгойн өвчин. Нөгөө талаар гэхдээ Монголд байгаа тэр одоо хэрэглэгддэггүй түүхийдийг ингэж маш тийм шинэлэг байдлаар харин ч бүр бараг юм одоо айгу гоё юм болох боломжтой болоод байгаа хгүй гэдэг нь жишээлбэл хоньны сүлхний тасар Монгол улсад өнөөдрийг хүртэл яг хүн болгон сайн гэдгийг мэддэг одоо хөдөө орон нутагт шууд ингээд түрхтэгч гэсэн яг ингээд ийм нэмэн үртэг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн одоо үнэргүй тийм сайхан бүтээгдэхүүн хийхийг бодоагүй л байгаа байхгүй. Тэр мэрэгжлийн эзэмшигт хамгийн чухал одоо хичээл өгөх юм уу мэдлэг юусэн одоо химээс хим авах физикээс хим авах эсвэл өөр бүх талаас нь үзэн. Яадгүй л одоо химийн байц гэхээсээ илүү бараг нөгөө түүхэн эдүүд чинь органик юм чинь яг байглаас нь байгаа юмыг байгаагаар нь хэрэгэлдэг. Тэгэхээр тэр чинь нөгөө өөрөө юм амьд юм байгаад байгаа болохоор маш ихээр уруулд орно. Тэгэхээр зүгээр л нэг одоо юу гэдэг чинь хоньны сүлийг нэг хідэн чацрантай холиод ингээд явах нь бол өөрөө нэмүртэг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн болох ямар ч боломж авахгүй. Тэрийг чинь зөв орц найрлагаар зөв тунгаартай зөв одоо яг тэр нөгөө хэмжээг нь тааруулснаар зөв бүтээгдэхүүн болно. Буруу хийх юм бол харин ч хор болох магадaltaй. Ер нь аливаа нэг юмыг тунгийн тааруулахгүй бол хор болох магадaltaй шүү дээ. Тэгэхээр нөгөө ургамал гэдэг чинь өөрөө жишээлбэл навч нь өөр, үндс нь өөр, цэцэг нь өөр, аль хэсгийг хэрэглээ тэрийг нь юутай холсноороо жишээлбэл яг эцсийн тэр бүтээгдэхүүн арьсанд харин ч шаардлагатай юмнуудыг гаргаж ирэхээр болохоор байна те. Тэр бүгдийг судлахгүй бол одоо маш олон хүмүүс жишээлбэл Google-ээс юм хараад YouTube дээр ингээл юм хараад ингээ хийчихдээ шүү дээ. Тэр чинь бас айгу буруу байгаад байгаа байхгүй. Ядгүй яг нөгөө нэг шинжлэх ухаан талаасаа баталгаа байхгүй ч юм уу одоо зөв юмар нь хийхгүй бол харин ч өөртөө баг илүү хортой юм хийчихэж байгаа байхгүй. Тэгэхээр бүх юм чинь шинжлэх ухаан, бүх юм чинь үндэслэлтэй, судалгаатай, туршилтын дагуу хийгдээд батлагдаад эн чинь болно гэдэг л юм чинь эцсийн бүтээгдэхүүн болж байгаа байхгүй юу? Одоо та хэдэн бүтээгдэхүүн хэдэн өөр төрлийн бүтээгдэхүүн хийж байгаа вэ? Одоогоор манайх 10 нэр төрлийн бараг 30-аад бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг байгаа. Тэгээд ер нь нэг бүтээгдэхүүнийг ингээд анханаас нь ингээд санаа нь авч ирээд ингээд өвчлээд байгаа юм ямар хугацаа байна? Янз янз. Зарим нь бол тэгэл би бүр бараг өдөртөө ингээл гаргаал хийгээл туршилтаа хийгээл явцдаг. Зарим нь бол аюул хэцүү. Одоо савн гэхэд жишээлбэл нөгөө савнд одоо жишээлбэл натрийн шүлттэй химийн бойцол ордог. Манай ганц химийн бойц ордог бүтээгдэхүүн. Нөгөө савн маань 2 сар хацсны эцэст энэ натрийн шүлт нь өөрөө ууршаад алга болоод эцсийн бүтээгдэхүүн цэвэр одоо байгалийн гаралтай тоснууд үүдэж байгаа. Тэгэхээр савн гэхэд одоо жишээлбэл өнөөдөр хийлээ, туршилтаа хийлээ, 2 сарын дараа нөгөөх нь уралд ороод болох үгөө нь мэдгэтгэхээр байгаад байгаа болохоор маш тийм бас эрсдэлтэй юм болоод байгаа байхгүй юу. Тэгэхээр янз янз бол байдаг юм. Ерөнхийдөө гэхдээ нэг бүтээгдэхүүн дээр дор хаяж 2-3 сар шаардлагатай байдаг. Дор хаяж. Ягдвал тэр чинь бодон туршилтын хийн, анзаарна, харна тэр чинь нөгөө түрүүчийн миний хэлснээр ялангуяа органик бүтээгдэхүүн чинь аягүй их уралд орно. Хурц нарны гэрэлт байж болохгүй, халуун орчинд байж болохгүй. Ингээд иймэрхүү байдалтай байгаад байдаг болохоор тэр бол ер нь бол аягүй их цаг ордог. Одоо та ер нь цаашдаа одоо компани яг явах чиглэлээр яаж хөгжүүлж өөр одоо айсны арчилгааны бүтээгдэхүүнээс өөр цаашаа одоо яг байгалийн гаралтай бүтээгдэхүүнүүдийг үзлээ юу хийх боломжтой, юу хий гэж зөвлөж байгаа. Угаасаа хүн яг чин одоо сэтгэлийн үйлдвэрлэгч байгаад эхлэхээр маш их юм санаанд ордог. Яг л өдөр тутам тэр чинь нөгөө юмыг үйлдвэрлэнэ гэдэг чинь юмыг бүтээж байгаа гэсэн үг. Өдөр болгон юм бүтээж байгаа болохоор тэр чинь бүр
бараг бүх юмнаас санаа орж ирдэг. Бараг алхаж байгаад хүртэл санаа орж ирдэг. Тэгэхээр манайх болохоор яг нөгөө түрүүчийн миний хэлснээр Ламур гэд манайх органик гоо сайхны бүтээгдэхүүний брэндтэй болчлоо. Энийг бол цаашлаад авч аваад ирээдүйд хэзээ нэгэн цагт экспортын ийм одоо Монголын төлөөлөл болсон брэнд болохыг мэдээж хичээж байгаа. А компани болохоор Natural Essentials буюу яг нөгөө Essentials гэдэг чинь хүний хэрэглээ болох шаардлагатай зүйлийг нь бид нар зүгээр цэвэр байгалийн гаралтай хэлбэрээр нь өгөх гээд байгаа байхгүй юу гэдэг нь хамгийн эрүүл бүтээгдэхүүнүүдийг л хүргэмээр байгаа. Тэгэхээр бид нар жишээлбэл одоо өөрсдийнхээ гоо сайхны бүтээгдэхүүндээ жамц давс хэрэглэдэг Монголын тийм яг юм онцгой давс. Тэргээр одоо бид нар яг нөгөө BRS гуйжуулагч савн эдэр ингээ хийгээд ирсэн чинь өөр юмнууд хийх боломжтой гарч ирээд байгаа байхгүй гэдэг нь яг одоо жамц давсаар бид нар бас өөр брэнд гаргаад эрүүл бүтээгдэхүүнүүд хүргэе гэж бодож байгаа. Дээрээс нь бид нар одоо жишээлбэл одоо жамц давсан гоёлын каминтэй, жамц давсан ийм массажны чулуу молоо хүртэл хийж эхэлж байгаа. Тэгэхээр боломжууд бол маш их байгаа. Бид нар ялангуяа нөгөө хоол хүнсэнд хэрэглэгдэх ийм түүхийдүүд хэрэглээд байгаа болохоор цаашлаад хүнсний салбар руу хүртэл орох боломжтой. Тэгэхээр боломжууд бол хязгааргүй байгаа. Зүгээр л бид нар зөв ажиллаад ингээд явах юм бол одоо бодож сансан юмнууд бол маш их байгаа. Зөвхөн ламуураар дуусахгүй. Монгол зөв нэг одоо даваа тал болж юу байна? Та дэлхийн одоо зах зээл дээр гарч өрсөлдөх хэрэг боломжтой даваа тал нь. Нэгт Монгол өөр айгүй онцгой газар. Ямар ч хүн одоо та ажиж мэдчихэж байгаа. Ямар ч хүн би Монгол хүн гэд ингээд олон улсад явж хахад хөөх гэл тэгдэгтэй. Тэгэхээр Монгол өөрөө айгүй онцгой газар. Хоёрт бид нарт заяасан энэ түүхийдүүд бас маш онцгой гэдэг нь Чицэргэн бол одоо олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн өмтэй нандин түүхийдүүдийн нэг те. Тэгэхэд бид нар одоо монголчууд нь баг дуртай юмын сангаас очиж Чицэрний тус аваад байна штэ. Тэгэхээр нөгөө энэ байгаа юмаа л ашиглаж сурах хэрэгтэй. Одоо нүдэ нээх юм бол Монголд маш их боломж бол байгаа. Цэцэг навчаас ахуулаад те. Ургамал одоо юу гэдгийг тэр Монголд одоо 400 төрлийн эмийн ургамлыг дөнгөж судалсан байгаа даа. Судлаагүй бүр хинийч мэдэхгүй хүртэл маш их юм байгаа даа. Тэгэхээр уул нь бол нарийн мэрэгчлэр ингээд сураад Монголдоо сураад ч юм уу гадаад дотоод сураад ингээд ирэх юм бол маш их боломжууд байгаа даа байхгүй шаардлага ч байгаа даа. Одоо ч бол манай компани бий болсноор нарийн мэрэгчлэлтэй хүмүүс очих гацтай болчихж байгаа байхгүй. Тэр хүмүүс чинь ашгүй дээ гэд одоо манайх ингээд аюу ханддаг болсон. Нэг хэсэг чинь Монголд чинь хүн болгоо хуульч хүн болгоо нэгтлэн гэдэг одоо нөгөөх нь бүр ингээд баг бүр хитрхи олон тийм нэгтлэн хуульчтай болчиход байгаа ш үн цэнгүй болчиход байгаа. Тэгэхэд одоо яг ийм нөгөө нэг үйлдвэрлэл хөгжөөд эхлэхээр нарийн мэрэгчтэй хүмүүс чинь үн цэнтэй болчихж байгаа байхгүй гэдг нь манайх одоо дор хаяж эмийн ургамал судалж эхэлмээр байгаа өөрсдөө те дор хаяж одоо яг нөгөө химийн бүтцийг ингээд судалж эхэлмээр байгаа өөрсдөө лабораторитой болж байгаа. Тэгэхээр лабораторид одоо яг юм шинжилгээ дүү хийж чадах юм хүмүүсийг бол авмаар байгаа. Тэгэхээр яг одоо нөгөө үйлдвэрлэл хөгжих тусам одоо манайх шиг юм компаниуд ихсэх тусам яг юм нарийн мэрэгчлэлтэй хүмүүсийн одоо ур чадвар нь гарч ирэх гээд байгаа. Тэгэхээр бол түүхэд талаасаа ч тэр газар нутаг талаасаа ч тэр бүх талаасаа боломжууд байгаа. Тэгэхээр одоо боломжоо л ашиглах цаг нь ирсэн гэж би бодоод байгаа шүү дээ. Та нарын нэмэх юм аа хийгээрээ оюут нөгөө сувол компани харилцаа айгүй гэдэг шиг Монгол дутагдаад байна гэж хүмүүс яриад байгаа. Та энэ талаар юу гэж бодож байна? Тэр бол тийм байгаа. Гэхдээ тэр бол өөрчлөгдөн л гэж би боддоо ш. Ягдвал манайх ч гэсэн одоо баг багаар их сургуулиудтай бас холбогдсон бол явж байгаа. Тэгээд тэр бол яг нөгөө өмнө нь жоохон итгэл гэдэг юм бас хэцүү байсан баг. Одоо гэхдээ нөгөө их сургуулиуд ялангуяа хувийн их сургуулиуд бас тэр тал дээр төлхөө ажиллаад байгаа болохоор бид нар ч гэсэн эхнээсээ холбогдоод яг хамтын ажиллагааг л нэмэгдүүлэх гээд байгаа. Угаасаа ганцаараа юм болгоныг хийнэ гэдэг бол жоох хэцүү. Тэгэхээр тэрийг бол бид нар бас яг хийх зорилготой бол байгаа даа. Манай компанид одоо ер нь бол бас дөнгөж төгссөн маш олон хүүхдүүд бол ажиллаж байгаа. Анхнаас нь яг нөгөө зөв хөгжих тэрийг бол бид нар бол эрхэмлдэг. Тэгэхээр анхнаас л зөв хүмүүсийг аваад хөгжүүлээд ингээд залуу хүмүүсийг аваад хөгжүүлэх нь бол хамаагүй л ач тустай гэх юм уу да компаниуд. Таны компанид дадлага хийх юм зүйл бодож байна.
Дадлага зөндөө хүмүүс хийсэн. Харамсалтай нь гэхдээ яг нөгөө бид нар ч өөртөө стартап буюу ингээ уучраа олох гээд явж итэл хажуугаар нэг хүүхэд орж ирээд уучраа олохгүй ингээ байгаад байх нь бас айгүй хэцүү. Тийм учраас үнэхэрийн те бодит одоо ийм хувь нэмэр оруулах хүч хүүхдүүд одоо тийм зөндөө хүүхдүүд байдаг шүү дээ. Ингээд айгүй мундаг те. Тийм хүүхдүүд байх юм бол дадлага хийж бол одоо болно. Гэхдээ бид нар бол туршлагаасаа үүсэх юм бол бас жоохон хэцүү юм байлээ. Том компани болсон хойноч яах вэ те. Тэр бол болно. Гэхдээ одоо нөгөө стартап байгаад юм чинь бас жоохон хэцүү. Тэгэхээр хүнээл яг харж ажил аавна. Одоо нөгөө ер нь Японд Яг тий гараж ирэхлээгүй л байгаа. Гэхдээ маш олон газруудаа ярилцал явж байгаа. ингээд хахад аягүй хүндрэлгүй байна. Нөгөө одоо нөгөө гайл хяналтай юм. Яг хүндрэл бол зөндөл байгаа л да. Гэхдээ бид нар түрүүжин министер стартап манайхаас бол баг бүх хүн яасан танах айлдны экспортлоод эхэлсэн үгээд Монголын 20 30 жил болсон компаниуд экспортлж чадаагүй юм чи бид нар нэг ганцхан жилийн дотор экспортлох нь ч бас юу юм. Гэхдээ манайх төр бол сонирхол бол маш их байгаа. Бүх бараг твүүдээс хүмүүс ирж уулздаг. Танах ийм онцгой бас юм хийж байгаа юм байна гэдээ аль хэдийн нэрэд уулзсан байгаа. Би бол одоохондоо зүгээр төр зүр харж байгаа. Ягдгүй л нөө юу юугаа экспортлж бас нэг уучраа мэдхгүй байж тээ шууд бүтээгдэхүүн гаргах нь бас нэг юу биш. Зөв бол миний бодлоор биш. Бүтээгдэхүүний чанараа бариад за одоо тэ бүр яг ингээ бүх юмаа ингээд барьцсан тохиолдолд бол манайх бол экспортлно. Тэгтээ одоогоор бид нар Монголынхаа хүчин чадлыг тэлэхгүй байгаа. Тэгэхээр үйлдвэрээ томсгоод ингээ өргөжүүлснийхаа эцэст яг экспортод анхаарай гэж бодож байгаа.